НТВ-ийн мэдээ хавдрын өвчнөдөө тууштай тэмцэж байгаа оюун баярыг онцолж байна. Тэрээр өнгөрсөн 5 дугаар сард Булчирхан хорт хавдрын 4 дугаар шатанд онцлогдсон. Ингээд өнгөрсөн хугацаанд 6 удаагийн химийн таринд орсон ч чөмөг шилжүүлэн суулгах хаалгаанд орж байж бүрэн итгэх боломжтой гэжээ. Хавдраа хэрхэн даван туулж байгаа талаарх туршлагаа бидэнтэй хуваалцсан оюун баяр яг ижил өвчнөр онцлогдоогүй л хэн нэгэн зөвлөгөө өгөх гэж мөн зөвлөгөө авах гэж яарах хэрэггүй хэмээн хэлж байна. Оюун баяр Булчирхан зочсон хэмээн бодож эмнэлэгт үзүүлтэл антибиотик бичиж өгчээ. Ингээд тариа хүртэл хийлгсэн ч үр дүнд хүрээгүй байна. Харин эмч томографийн шинжилгээ өгснээр 2 сарын дараа 6-аас 7 хавдартайгаа мэджээ. Энэ мэдээг хүүхдүүд нь хүн дээр хүлээж авсан ч эдгэн гэх үг гэрүүлд нь итгэл найдвар өгсөн байна. Хорт хавдар гэдэг чинь бас тийм амар тэ бас нэг зүгээр ханаа төрж байгаа ч юм уу одоо шүдэахулж байгаагаас бол шаал өөр тийм болохоор ерөөдөө тэр хүнд өвчин гэдгийг мэдчихсэн учраас жоохон нэлээд ингээ шокны хүлээж авсан. Тэгээд манай нөхөр найзууд маань дандаа ингээ хамт байжсэн учраас харцсангуй хөнгөн. Гэхдээ яг эцсийн хариу гарах хүртэл бол нэлээд ингээд одоо ингээд онцлол за энэ ингээд шинжилгээ өгөөл за биопс өгөөл те ингээд хэд хэдэн шинжилгээ аваад тэгээ тэрний чинь хариу ингээд ороо гарахгүй штэ ингээд 14 хоног гарна тэд хоног гарна тэр хугацаал ер нь хамгийн эвгүй хэцүү хэлээ. За сайн байцгаана уу? Намайг оюун гэдэг. Хүмүүс анх удаа амьдарч бас хавдраар онцлогдож байгаа учраас туршлахгүй байдаг. Иймээс ч оюун баяр өөршиг нь хавдрыг даван туулж байгаа иргэд тэдний ар гэрхийн зориулан бичлэг хийсэн нь олон хүнд хүрсэн юм а. Оюун баярын хувьд химийн эхний 3-аас 4 удаагийн оролт маш хүнд хэцүү байсан ч хэрхэн даван туулснаа хуваалцсан юм. Одоо өвдөлтөндөө ингэ шаналж штэ тий маргааш шиг харах болов маргаашийн нар ямар байх бол гэсэн бүр ингэ бодол ингэ төрж байгаа хгүй. Тэгээд анилгийн дэмдроолдоо намтахгүй гэд амар хүчтэй өвдөлтийн үед бол юу нэг морфин цэрфин байдаг штэ тий юу ч хамаагүй амар хүчтэй юм ч хамаагүй юу ч хамаагүй тариад би бүр ингэ тэсгүй нэгэ тий маш их өвдөлтийг мэдэржсэн үедээ бол би дахиж хинт ороод хэрэггүй юм байна гэж бодож исэн. Тэгээд энэ өвдөлтийг бас олон хүмүүс ингээд давдаг гэдгийг сонссон. Тэгээд тийм болохоор ер нь бол тоглоом биш ээ, тэ. Нилээн бас эр зоргийн тулаанаар бас даваад гарч байгаа шүү. Энэ химичлээ хэлгэж байгаа хүмүүс гэж хэлмээр байна. Тэрээр өмнө нь хүн дээр өвдөж байсан учраас хавдрыг хөнгөн цоглох сэтгэл зүгээр даван туулж байгаа. Хайртай хүмүүсийнхээ итгэлийг алдаж болохгүй шүү гэх бодол түнд урам зориг, итгэл найдвар өгдөг. Хүнд өвчний дэргэд нийгмийн ямар ч асуудал жижиг болдог гэдгийг оюун баяр хуваалцсан юм а. Тиймээс ч тэрээр хүүхэд олон ахмадын асрамжийн газар байгуулах мөрөөдөлтөө. Энэ мөрөөдлөө биелүүлж үүнээс жилүү зүйлийг эх орондоо хийж хавдраар шаналж буй хүмүүст эргээр нөлөөлөхийг хүсдэг. Ихэнх хүмүүс ингээд өвдчөөд агуудаа орчдөг те өвдчөөд ингээд бүр ингээд маш их шаналаад нервтэй цэцгэлээр унаад ингээд даун болдог. Харин би болохоор өвдчөөд за би цаг хугацааг ухраач чадахгүй юм чинь одоо өвчнийг даван туулах л одоо урд маань зам байна шүү дээ тийм учраас одоо яг энийг л сонгоё гэд тэгэл яг эмчилгээндээ анхаараа явчихж байгаа байхгүй. Тэгээд мэдээж бүх цаг мөчөд ингээд цоглогоо чадахгүй шүү дээ хайп байж чадахгүй те сэтгэлээр унах үе байх юм бол галс айл болох энэ одоо сэтгэлээр унах одоо унж байгаа хэцүү үе хурдан даван туулах тэр зүйлээ өөрөө бодож явж ирсэн. Чөмөг шилжүүлэн суулгах хаалгааг Монголд хийх боломжтой болсон. Гэвч зарим тоног төхөөрөмж эвдэрч санхүүжилт зогссон тул түүний хизээ хаалгаанд орох нь тодорхойгүй. Гэсэн ч тэрээр алтан гарт эмч нартай итгэн хүлээж байгаа гэдгээ ярьсан юм а. Мөн хорт хавдраар шаналж байгаа иргэд тэдний ар гэрийнхэнд хэрэггүй зөвлөгөө сүлжээний эмнүүдээс хол байж эмчтэй итгэж эцсийн мөчөд бус даргаыг эрэлхийлэхийг уриалсан юм. Мөн хавдартай хүнийг асарч байгаа хүмүүст ч анхаарал хандуулахаа мартаж болохгүй гэдгийг захиж байлаа.